За Америк нэгдсэн улсад Taylor Swift Blake Lively Text гэдэг хайлт 100,000 хайлтгаар Google Trend дээр яг одоо тэргүүлж байгаа юм байна. За энэ тэргүүлж байгаа шалтгаан Taylor Swift болон Blake Lively хоёр хоорондоо Justin Bolton-гийн тухай бичсэн түүнийг хэлэхдээ ашигласан үгтэй холбоотой анхаарлын төвд ороод байгаа юм байна. За Justin Bolton-ы болон Blake Lively-гийн нөхөр Ryan Reynolds хоёрын хооронд 2024 оноос хойш одоо шүүхийн дайн үргэлжлэж байгаа. За энэ бол Холливуудын хамгийн одоо шуугинд тарьж байгаа, сенсац тарьж байгаа бас хэрэгүүдийн нэг. За нэг бол Blake Lively бол Ryan Reynolds Холливуудаас арчигдан, нэг бол Justin Bolton-ы арчигдахаар бүх юм бооцон дээр тавьсан байгаа. Ийм яг одоо шүүх дээр дайн болж байгаа. За энэ шүүхийн явцтай холбоотой янз янзын хэргийн материалууд илэрч байгаа. Энэ дунд нь Taylor Swift буюу Blake Lively-гийн маш ойрын найз Taylor Swift Blake Lively бичгтээ Justin Bolton-ыг жижиг хийл гэж хойчилсан байгаа. Бяцхан хийл гэж хойчилсан. За мөн Beach буюу одоо эмэгтэй чон гэдэг нэрээр эмэгтэй чоныг хэлдэг нэрээр ингэж одоо Justin Bolton-ыг хандж байгаа текстүүд нь ил болсон байна. За хүмүүс бол одоо энэ эмэгтэй чонд хандсан хандлтыг нь бол ойлгож болно. Харин бяцхан хийл гэж юугаа хэлээд байгааг нь бас хүмүүс их гайхаад байгаа. Яг тэгэхээр 2025 онд Taylor Swift-ийн Cancelled гэдэг дуу гарсан. Cancelled гэдэг дууны үгэн дээр энэ бяцхан хийл гэдэг үгийг ашигласан тухай гардаг. Тэгэхээр энэ Justin Bolton-гийн тухай ярьж исэн байж дээ гэдэг тайллаар фанууд нь бас сонирхоод энэ үнэхээр тэгж хэлсэн юм уу гэж гайхаад хайгаад байгаа юм.